Зяа сайн байцгаана уу? Та бүхэнд энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Нээлт тараг энэ удаагийн хөдөр дэлгэхэд бэлэн боллоо. За энэ удаа хэдүүлээ одоо дараа 7 хоногт ямар хуу байх вэ? Юун дээр анхаарах вэ те? Тэгээд бас ямар хуу байх яах ихтлэр нэмээд энерги чи одоо бас хэр зөрхөн байх гэдгийг одоо ямар хуу гэдгийг хэдүүлээ харцгаая. За наадмын өмнөх 7 хоног ямар ч ажил хийх хүсэл эрмэлзэл байхгүй бол баг наадмын 7 хоног шүү дээ ч удаа. За тэгээ юу яцгаагаар одоо угаасаа хотоос гарах хөдөлгөөд явж байгаа байлгүй, бараг дээл хуцаа бэлдсэн байгаа байлгүй, хоош руу цовгаа хорхоо бодож байгаа байлгүй. Баг эдээрээ тэгээ миний Монгол ярддаг цөс муутайгаас бас бартав. За тэгээ 3 хөдөр байна. Аль нүдэн цэсээ сонгороо 3 2 1 эхний хөдрөө дэлгэцгээе. За эхний хөдөр маань уги савааны боол. За энэ 7 хоног ястай нөө тийм наадмын 7 хоног гэдэг шиг тийм эерэг, гоё сайхан үйл явдалтай бас дайчин бараг л нөө сумын наадам ч аймын наадамд барилцгаар хэмжээний тийм ирч хүчтэй те. Одоо товчхондоо хэлбэл их гоё эерэг бөгөө тийм ирч хүчтэй сайхан 7 хоног бол нэг талаас болох юм байна. Одоо энэ хөдөр дээр юу байдаг юм аа? Одоо энэ хөдөр маань өөрөө одоо дайчин байдал тэгээ залуу хүнийтэй тийм гоё нэг юм ирж хүчтэй одоо тийм салхи шиг өөрийнхөө дураараа байх гэсэн хүсэл эрмэлзэл илэрхийлэх хөдөр учраас нэгсэндээ юу юм гэсэн үг. Тийм учраас одоо энэ 7 хоногийн бол илүү их тийм амьдралын сайхныг мэдэрсэн. Тэгээд залуу гэдэг мэдэрсэн тийм сайхан 7 хоног бол одоо болох уу гэж бол гарч иж байна. Тэгээд цаашаага харвал юу яах вэ хаа? Энэ хүсэл сонгосон хүн та өөрийгөө аль болох тийм сольсон одоо ямар ч нэг юм одоо жишээ нь юу гэсэн хүмүүс ийм үзэхээс гэж хүсэнгүүтээ тэгээ за би хөгшөөс за ер нь болио за тэгээд яршиг жоох намтай гэд бодох гэдэг байх магадлал байна. Энэ үзэл сонгосон та. Үгүй. Харин бүр тэр тусмаа жоох хөгчийг баярлж инээж наснан байгаад тиймээдээ богсондоо чихээр март зүгээр харин бүр тийм гой хөгчийг тоглоод усруу тулгсан ч яадгийн каракацсан ч яадгийн те. Эсвэл одоо тийм морь унаад ч юм уу эсвэл нэг тийм бодлогогүй үйлдэл хийсэн ч хамаагүй байгаад байна. Яагаад гэвэл энэ 7 хоног ерөнхийдөө бол зөвхөн тийм одоо амьдралын сайн сайхныг мэдрэх гэсэн хөдөр. Ялангуяа энэ үзэл сонгосон хүн та мэдээж чадлаараа хичээж байгаа зөндөө юм болж байгаа. Тэгсэн хэрнээ яг амьдралын их гүрээдэг хүн байгаад болохоос яг өөрөө тийм жаргаадаг хүн биш байгаа гэдэг. Тийм учраас илүү их тийм гоё байх те сайн сайхан байх шинэ юм турших дээр илүү их төвлөрүүл зөв юм а гэдэг хөдрөнд гарч иж байна. За тэгээ бас нэг зүйл гэвэл ер нь аль болох юм гадагшаага чиглэл сэтгхүүд гадагшаага чиглэлтэй байна заа байх хэрэгтэй байна. Нэг юм хүмүүстэй харилцахтаа нэг тийм холын бараа ширттэй нэг тийм байх биш. Аль болох хүмүүстэй гоё төрүүлж яриа өдөө эсвэл ямар нэг юм те төрүүлж сайхан сэдээр болгоны бүтээ те ингээд тийгээ явж байвал айгүй сайн байна. Тэгж чадвал илүү тийм одоо шин боломж, шин танил, эсвэл шин хосын харилцаа үүсгэж юм уу те. Аюу их тийм гинтийн хэрнээ ад жаргалын үйлүүд бол энэ 7 зөндөө байна. Тэгээд тэрэнд яаж хүрэх, хэрхэн хүрэх нь зөвхөн танаас хамаарч байгаа бөгөөд яг уу ер нь бол тийм цогцлог одоо хөдөлгөөнтэй зоригтой байх тусам аз нэг ивэх юм а гэдэг хөзрөнд гарч иж байгаа юм а. За харин ажил төрөл карьер яах вэ? За нэг саваа. Энэ юу яах вэ хаа? Нэг сав нь өөрөө одоо эрэгтэй хүний энийг илэрхийлэх хөзөр, тийм байчин хөзөр. За яг нэг үеэр заа юу. Амар энэ 7 хоногт алж хадаад мөнх цаарсын одоо цацаатай шүү дээ амар олон гэж хэлэхгүй. Яг байдгаар л байх бах. Гэхдээ юу яах вэ? Харьцуулалтын юм явагдах уу эсвэл ийм урам зориг авах юм явагдах уу нэг юм гарч ирээд байна. Та энэ өдрөөс сонгосон хүн та нэг ийм
өөрийгөө илүү тийм дайжгүй авч явъя. Одоо өөрөө жоо хэмбэл дундаас сэргийдээ илүү урамтай вэ гэсэн тийм мотивацийг сайн юм эсвэл муу талаар авч магадгүй. За яг сайн бол мэдээж үгүй ийм гоё байж гисэн юм гоё хасгээд. Муу болохоор юу гэдгийг жоохон нэг өөрийгөө хүнтэй санамсрын масматаар харьцуулах юм уу те. Тэгээ би ингэж байж болох юм байна гэх юм ордог ч юм уу. Нэгэсэндээ одоо ер нь бол энэ 7 хэсэг сайхан баяжиг, сайхан амьдрий, гоё бай. Хүмүүс бодоод би бас яагаад болдгоо гэсэн хэм маяр бол орох байх. Яаж гэдгийг өөрөөсөө өөрөө хараа гэдэг бай. Хоёрдугаарт гэвэл ийм байгаа юм. Энэ хөтөр чи өөрөө одоо шин эхлэл өгөөд бас нэг юм жоохон юу гэдэг чтэй амар бүх юмаа нэг дайрчгаар бас хамгаалт үүсдэг чтэй. Яг тэрэн шиг бас жоохон тийм аазмазан нэг айхтар юу ягаарэ. Яг аазтай үйлдэл болохгүй бол болон уусны саваад аазтай үйл явдлыг хөтөр. Гэхдээ хит мэдрэл мотой дайрахаар ялангуяа 2-3 саваа ингээ гарч ирэхээр юу гэдгийг хүн азгуудахаа мэддгүй. Одоо тийм заримтай бол мөрөж толгомч шууд тийм донтох магадлал болно гэсэн. Ямарваа нэгэн тийм одоо азан найдаа цоолоо авдаг ч юм уу эсвэл шууд эрсдлээ үлдэх хийхээр. Ер нь бол яг жоохон төлөвлөгөөтэй байсан бол дээр шүү. Угаасаа энэ үзэл согсон унтаа бол жоохон одоо хүүхч гоё байна гэж явд. Тэгэхдээ үл мэддэг бас өөрийгөө хянаа. За өнөөдөр юу болов? Тэр өнөөдөр сайн цаг үйл явдал болов бас юу болов? Энийг гэсэн юм тэгэхээр сайн бодсон дээр байна. Угаасаа таны энэ 7 хоногийн энерги тийм саваа буюу их тийм галтай цогтой дайчин байна. Гэтэ тийм хүмүүс за хайдаа бас нөгөө нэг тийм согтуудаа хүний төлбөр сургуулийн даа нэгдэг ч юм уу хүний сайх болно гэсэн ярьчих магадгүй байдаг. За одоо харин хосын харилцаа энэ л яах нэ. Хувийн амьдрал. За 7 сэлэм. Хөөе энэ хөдрийг сонгосон хүн та ер нь юу? Жохон их тийм мэдрээл муутай те жохон нэг юм сонир хүн байх гэдэг байна. Шууд одоо юу гэдгийг нэг хүн таалагдсан шууд тэр хүн байга бүслээ зориулдаг ч юм уу. Яг одоо хүнийг бүрэн танигж хүн байга бүслээ зориулдаг ч юм уу. Тийм юм гарч ирэх магадлал байдаг юм өөр чинь. Болохгүй заяа. Тэр тусмаа. Яагаад гэвэл нэгдүгээр 7 сэлэн бол өөрөө залжин байдлын бөгөөд бас хулгай үзэр, сэргэлэн байдлын үзэр. Ер нь аль болох хүмүүстэй харилцах тал дээр яг энэ хүн надад үнэхээр одоо хайртай юу сайн уу эсвэл энэ хүн надад үнэхээр тийм одоо бит хоёр нэг зүйл бодож төлөвлөж явж гин үү айгүй тийм хашир баймаар байна. Тэгэхгүй бол таныг энэ бодол санаа яадаг гэдэг талаас нь бас жоохон одоо өвдий барий те хоргоо эсвэл бас жоохон ашиглаж ч юм уу гэсэн хүмүүс ч жоохон гарч ирэх магадлалууд бол байгаад байна. За тэгээ нөгөө талаас та бас одоо гэдгийг охин залууч муу найрч байгаа бол эсвэл одоо гэдгийг нөхөн охинтой жоохон танилцсан жоохон эсвэл дотны харьцаа илүү зузаруулж юм уу те эсвэл одоо гэдгийг хүнтэй уучлалгүйгээд эвлэр гэж байгаа бол бас залжин байх толгой хэлнээс ажиллахад бол бас нэлээсээ хаазал ивэчих байх. 7 сэлэн бол өөрөө 2-3 утгатай. Нэгдүгээрт өөрийгөө бас тийм залжин хүмүүсээс хамгаал. Хоёрт өөрөө ер нь альва үйлдэл хийж бүтээхийн төлөө жоохон тийм толгоогоос ажиллах гэсэн үг. Ер нь бол жоохон үр дүн чухал юм аа гэдэг. Айхтар тийм шудраг цайлаад бол нэг хэрэггүй яагаад гэвэл бус хүмүүс таны дэглэн тэр байгаа хүмүүс шудраг байхгүй байна гэсэн үг. За юу. За тэгэнгүүт энэ 3 хөдөр дээр сэлэм болон одоо нэг сэлэм болон 2 савын үзэр дааз юу гэсэн үг вэ гэхээр энэ 7 хоног нэлээ их тийм хөдөлгөөнтэй 7 хоног байна. Та нэг энэ 7 тийм тайван суунах хэцүү байхгүй хаа. Одоо би юу гэдгийг нэг тийм аялах дуртай хүн бол биш. Би одоо тэгээд баг 10 хоног бас аялал нээл явж гин. Ингээ бодоод төлөвлөө сууж нас л яс хаталж байна. Одоо яаж машин суунаа гэдэг шиг. Тийм учраас гол нь миний ихэд зүйл гэвэл юм байгаа юм. Зүгээр хийх хүсэж байгаа зүйл байвал бүгдээ сайн хий. Дайрж ор. Дараа нь сүлд нь хансахын оронд тэгээ сүлд нь нэгдэг байж тэгэхээр явж ирсэн дээр заяа. Гэхдээ эхлээд бодож төлөвлөж байгаад дараа хийн шүү. Бас удаан бодож төлөвлөхгүй гэсэн үг. Тэмдэглээр ойлгохоор. За одоо харин гаргалгааны наривчлсан үзэр маань юу гэж хэлсэн байна? Одоо харцгаая. За эхнийх нь дэлхий гэдэг үзэр. Il mondo энэ испани хэллэг үзэл авсан да. За тэр ч яг юу байна? Угаасаа хувь төлөнгийн нөө
зарчмаар амьдралын шин цикл, аз жаргалын цикл бол эхэлж байгаа юм байна. Тийм учраас өөртөө чинь илүү их тийм гоё юм болгоё. Тэгээ одоо гоё бай, миний өшин өстө сайхан байвал бай яамаар юм бэ өстө сайхан дураараа бол гэдэг өөрөө чинь оруулж байгаа юм байна. Нэг талаас энэ бол үнэхээр зөв, сайн зүйл. Нөгөө талаас одоо үдгийн зарим зүйлс дээр зарим бодол санаатай яадаг гэдэг юм дээр жоохон анхаарсан дээр шүү. Тэгэхгүй бол юу гэдгийг одоо нэгсэндээ зарим танаас энэ 7 хоногийн амьдрал дээр таныг зарим зүйлсийг болиулах, зарим зүйлсийг шууд батараанд нь оруулах те одоо үдгийн хүнээс салгах гэдэг юм эсвэл хүнтэй бүтэн эргэж нийлж гэдэг юм уу те тэртлийн зүйл рүү оруулах гэсэн. Ягаад гэвэл дэлхий гэдэг хөзөр бол таараа үзрийн том арканы хамгийн сүүлийн хөзөр. Ер нь бүх юм сайхан дуусчихна гэсэн үг. Харин яаж дуусах вэ чинь цэвэр танаас хамаарах учраас таны жоохон тийм эршвштэй хурдан одоо нэг сая юу гэдэг чинь нэг намрын улс төрийн улсын хурлын намрын хаврын чуулган завсгаллаа бүх юм дарга гэж явж байгаа шүү дээ гэдэг шиг байна заа юу. Битгий өөрийгөө одоо нэгсэндээ битгий барь. Яг дуусах ёстой юм байвал дуусах, болох ёстой юм байвал тэгээд бойл. Угаасаа хувь тавилангаас нэг тийм огцом хэрүүл ураар гардаг ч юм уу эсвэл огцом нэг тийм дэмий бол имиж гэдэг юм бол угаасаа орж ирчих байх заяа. Битгий өөрийгөө тийм яана хийнэ ингэж тэглэж битгийх юм бод зүгээр болох юм сайхан болдгоор нь болгох нь хамгийн чухал шүү заяа. За хоёр дахь өдөр. За зоосны хатан гэдэг хөзөр гарч ирж байна. Миний бороонуудаа, хайртуудаа, андуудаа юмыг сайн төлөвлөнө. Энэ юу хөзөр байгаа юм? Одоо зоосны хатан бол их том зургаараа юмыг хардаг, их тайван, дүлгэн хөзөр. Ер нь энэ 7 оны одоо гэдгийг амьдралын шин цикл ингээд эхэлж байгаа учраас битгий өөрийгөө одоо гэдгийг юу яа барь, томоор хар. Яаж дундар өнөд гэж яадаг тийм шууд огцом 3 өрөө барь мөрөддөг ч юм уу эсвэл огцом машин ч юм уу эсвэл огцом тийм гоё амбицтай захирал өгдөг юм тань бод. Тэрийг хэрэг хугацаанд хийх юм, яаж хийх юм. Тэгээ боломж байгаа үе те. Яг тэр талаас нь аюу сайн бодож юм хий заяа. Тэгвэл одоо аюу тийм сайн биелэхээр бол угаасаа их гарч иж байна. Дээр нь орчин ертөнц одоо гэдгийг таны одоо нэг хэсэг та хүслээ биелэх гэж нэлээд юм зовдөг. Хүчээд байсан бол одоо харьцангуй хүсэл нь хурдан биелэн наад сайхан ивэн. Гол нь нэг хүсэл чинь биелэх юм болж байгаа бол том атга гэдгийг. Аюу тийм зоригтойхон шиг үйлдэл, зоригтойхон шиг томхон амбицтай хөдөлж сурмаар заяа. Тэгж яхад бол бүх юм аюу тийм сайхан тэг бас зөв зам руу бол орох юм аа. Тэрний төлөө энэ төлөө сайн төлөвлөсөн сайн гүйцэтгэх үзэлд гарч байгаа юм. Хоёрдугаар ялангуяа бизнес санхүүтэй юм хийгч байгаа бол яг шийдвэрийг хийх нь бол зөв. Гэхдээ тайван бай. Тэгэхгүй бол та юу яагаад вэ? Тайван байгаад давуу сул талыг бас харахгүй бол жоохон уйданд энэ үдээс сонсгонд жоохон уйдамхай байх гэдэг юм. Эхлээл амар гоё бизнес юм эсвэл ажил санаа ингээл эсвэл ямар нэгж болох юм гэж бодоол амар гоё талаас нь ордог. Дараа нь тэгэл бас мөнгө цаасны зарлаг гарна те. Одоо тооцоол гарна бас хөнтөж жоохон муудлагууд заалайлах магадлал байгаад үгүй заяа. Харин бүр тэр тусмаа юу явах хэрэгтэй гэдгийг. За болий те. За тайван бай. За одоо ингийн Ястаа өөр хайр алга одоо энэ давуу талтай ийм давуу талын сул тал юм. Гэхдээ ийм давуу талтай учраас энэ зүйлээ сайхан болгож тэр болгоё гэдэг. Олон талаас нь нэмийг харж тийм тайван байх нь өөр чинь чухал. Тэгээд нэгд харцсан бол юу яа? Яг бүх юм аюул сайн дуустал хийзаа юу. За 3 дахь өдөр. 3 сэлэм. Хувийн амьдрал хосын харилцаа ээж аваа яадаг гэдэг юм тал дээр юу яах вэ? Нэг жижигхэн урам хуурах үйл явдал болж магадгүй шүү. Гэтэ энэ бол зүгээр нэгсэндээ энэ үзэл сонгосон хүн та одоо бүх юмыг гүрийх гээд байдаг төрлийн хүн байгаад байна. Гүрийгээд байх юм байхгүй. Зүгээр л бүх юм болгодгоор нь болгоол дайраал явзаа юу. Мэдээж одоо гэдгийг зарим хүн хэлмээр үгээ хэл, зарим хүнд бас чивэл новштой гэдэг нь хэлтэй. Зарим хүнд чивэл гоё гэдэг хэл тэгж бэж нэгсэндээ өөрөө ч нь бас одоо юу юм гарна гэдгүүлээ. Дотроо тийм хоримтлагдсан зөрчилсөн юм бол гарах юм. Битгий өөрийгөө бас нэг сайн буруутгах чаа. Бас нэг зүйл гэвэл ийм байгаа юм. Одоо өөрийнхөө амьдралыг хамгийн сайн сайхан болох тийм. Тхийн төлөө яавал одоо бас юм сонь зүйлүүдтэй тийм нүүр тулах гэдгээ сайн харж заа юу. Тийм байхад бол бусад зүйл бол аюу ихтэйхэн гой зураг бол орчин. Яг уу
Тэгэхдээ тэглээгээд бүх юм дардан бол биш. Жижиг сажиг бас тийм бас стресст хүүлж болох ч гэсэн том зургаар бол явах гайгүй мэ гэдэг юм. За, дүүнлээ. Энэ 7 хоног бол их юм ирчвчтэй дайчин байх бөгөөд амьдралын нэг одоо ажиглалын байц циклүүд сайхан эхэлж байна. Ажил төрөл тал дээр бол нэг хятад алж чадахгүй ч гэсэн том зургаар төлөвлөж тэр зүйлийг бүтээхэд бол аюул сайн 7 хоног байх болно. Хосын харилцаа хувийн амьдрал тал дээр бол жоохон тийм залжин байж үр дүнд хүрэх хэрэгтэй. Бас зарим зүйлийг нүүрлэх хэрэгтэй гэж гарч ирж байна. За, одоо харин сахиусан тэнгэр танд юу зөвлөсөн байна? Харцгаая. Энержи хэлэх үе энерги одоо эдгэлт. Энэ үзэр сонгосон хүнд аюул тийм гүрийдэх төрлийн байгаад байна. Хичээгээд байна, гүрийгээд байна. Тэгээ гүрийх туссан бас үр дүн гарахгүй тийм балай юм ороод байна. Тэгэхээр юу яа? Эхлээч өөрийгөө хайрл, өөрийгөө бас сайн одоо юу яа? Эвтэйхэн гоё байлаа. Битгий ингээд одоо юу гэх юм би гайх хэвээр, би гүрэх хэвээр, би айлын том ч юм уу, би айлын баг ч юм уу. Ингэс эвтэй бод. Заримдаа бүх юм хүснэ ч усаа болохгүй. Гэхдээ тэглээгээд бас тийм амар муудсан сайдсан юм бол бас байхгүй. Зүгээр өөртөө яг одоо бас юу хиймээр вэ? Яаж идэх юм бэ? Тэр талаар юу сайн бодж ивэл айгүй чухал юм байгаа юм. За юу. За. Харин энэ 7 таны энерги ямар болох вэ? Одоо харъя. 10 аяга. Энэ муудалцаа сайдалцаад байгаа гол шалтгаан юусаа юу юм байна? Одоо таны өөрийн ч одоо 12 буюу хүнийг ойлгох тэгэд юмнаас одоо ил гарах, илүү өөрийгөө тийм гоё байлгах. Бас бусдад нүүрлэхэд тийм зоригтой энерги өөрч орж иж байгаа учраас ийм байдалд өөрчлөлт оруулаад байгаа юм байна. Яг уу илүү их тийм гэр бүл бас жоохон зуралдах, ялангуяа ойрхон байдаг хүмүүс тэгээ жоохон зуралдах энерги байгаа учраас ер нь чи яагаад юм, ер нь чи яагаад ингэдэг юм, яагаад чи юм байж болох гэдэг хэрэг оруулж юм уу юм болох магадлал байгаа шүү. Бас жоохон бодож үзэхэд бол гэмгүй юм байгаа заа юу. За тэгэхээр хамгийн чухал зүйл гэвэл юу гай өөрийгөө энергисаа эдгээж сайхан амраа. Тэгээ бүр болохоос энерги зөвлө орлоо шиг үзээрэй. За эхний өдөр маань дуслаа. Хөтөр дэлгэрэн таалагдсан бол лайк дараар шеэрээ сабскрайб дараад донешн маш баярлах болно. Мөн одоо гүлгэний утган дээр юу хийх вэ? Ямар хөдөлгөөнтэй байна? Юу гэдэг хэмжээнд хөвчлөлөө сайхан манифест хийгээ залбирлууд ирүүлэх болоо. Тэгэхээр та бүхэн хөтөр үзлөө байгаа бол Facebook мессенжероос холбогдоорой. Мөн байнгын стресстэй төвлөрч чадахгүй байсан бол та бүхэн Oracle энерги цэвэрлэлтэй авсыг санал болгож байна. Ердөө 10 сарын бэлтгэлгээд 10 сарын одоо давсууснараа дараа тэр аюул сайхан тайвшир хоёр бол юм авчихсан юу. Тэгээд сүүлд нэм хэлье. Амьдралд зоригтой очдөө шүү. Гүрээс нэх бас хэцүү юм да. За одоо ингээд 2 дахь хөзрлөөгөө орцгоё. За 2 дахь хөзөр маань шидтэн болж шүү. За хөзөр дээр бол одоо шидтэн хөзөр маань өөрөө хэлбэрт их тийм залуу аргтай юм хүмүүс сайхан болгоч өвдөж гэсэн хамгийн гол нь тийм гоё хүсэл мөрөөдөлтэй хөзрөөд гэхгүй юу. За тэгэхээр энэ 7 хоног бол нэгдүгürt мэдээ шидтэн учраас таны ерөнхий тийм хүсэж байгаа гоё гоё хүслүүд бол сайхан биелээ явчих байх. Тэр бүтчээ тэр ингэчээс ихсэн зүйлийг сайхан биелнэ. Хоёрдугаар одоо үйлдэл нэлээ тэр хүслээс биелүүлэн төлөө хийх үйлдэлтэй 7 хоног байх. Нэг яг мэдээж наадам гээд наадамлал байх. Гэхдээ одоо нэлээ их тийм хөдөлсөн юм бүтээсэн наадмын амарлаас өмнө хамар юм бас амжуулъя гэсэн тэр тал руугаа нэлээ их тийм орох байх. Бас тэр талаа нэлээс тийм төвлөрсөн 7 хоног одоо байх болов гэдэг үзрэнд ингээд гарч байгаа юм аа. Нөгөө талаас юу яана? Нэг юм ойлгох байх. Та өөрийгөө тийм хичнээн дажгүй яадаг гэж бодсон ч гэсэн яг бас ур чадвар тал дээр та бас дутуу эсвэл сурах хэрэгтэй, хөгжих хэрэгтэй зүйлс байгаад байна. Тэр талын юмудаа та илүү их тийм хөгжүүлж өөрийгөө бас ангааж одоо бас ангааж явах тийм одоо хөгжүүлж сурах хэрэгтэй зүйлсүүдээ одоо техникээс нь сураад ойлгоод бас тийм өөрийгөө тийм хөгжүүлсэн нийтлэн бол их 97 хоног бол байх юм гэж гарч байгаа юм. За 3 дугаарт гэвэл ингэсэн энэ юу юм гэсэн үг гэдгийг шидийн хөзөр шидэн гэдэг чинь залуу ихний шидний хөзөр шүү дээ. Нэгсэндээ яг ад зэвэх зүйлс бол нэлээд их сайхан болох байх.
бас аз зэвэлхийн төлөө бас тань жоохон хийсэн манифест яа гэдэг юм те сайхан биелээд бол явах байх. Тэгээ хамгийн чухал нь гэвэл таны зүүн совин бас нэлээд өндөр түвшинд байх. Ер нь нэг энэ хүн худлаа нэг зүүн совингаараа гадарлах эсвэл зарим зүйлсийг болохгүй гэж бас те зүүн совингаараа гадарлаад мэдэх юм их гэсэн зүйл сайхан биелээд явах байх шүү гэдэг хөзрүүл энэ дээр ингээд гарч байгаа юм аа. За одоо харин ажил карьер талбай яах нь харъя. 7 зоос. Энэ ястай урт хугацаанд нэг яасан гүрийсэн зүйл одоо харин нэг биелэх шатандаа бол орж явах шиг байна. 7 зоос бол өөрөө юу юм? Намар нэг ургацсан хураадаг штэ. Яг тэрний биелэгдсэн хөзөр байдаг юм. Тийм учраас энэ 7 хоног таны энэ хөзрөө сонгосон хүн та урт хугацаанд хичээж байгаа. Урт хугацаанд төлөвлөсөн зүйлсүүд чинь овоо эвтэйхэн биелээд бас сайхан үр дүн чинь гараад те бас одоо тийм үр дагавар юмуд нь сайхан гараад харагдаад явах байх гэдэг зүйл гарч иж байна. Наадмын юм нь бол өсөө сайхан амжилт бүтээдэг дүүрэн сайхан 7 хоног бол нэг тас байх нь. Нөгөө талаас нэг анхаарах хэдэм байгаа юм. Яг үнэхээр та яг ямархуу үр дүнг амьдрал дээрээ бий болгомоор бай тэ тэр талаасаа бодмоор байна. Тэгэхгүй бол айгүй их тийм за яг ганц зүйлээр бол төвлөрч байгаа ч гэсэн амьдрал чинь ерөнхийдөө бол айгүй тийм ерөнхий байгаад байна. Тэгэл нэг юм нэх хүнд гай болох амьдрал дөө гэх шиг. Үгүй харин бүр тэр тусмаа энэ 7 хоногийг жоохон амбицтайгаар яг нэг энд хүрмээр тэрэнд хүрмээр тэ том зургаар бүр ингэж амьдрмаар гэж бол хичээж ойлгож зүтгэх бас гүрийх бас жоохон тийм томоор харах хэрэгцээ бол тань үнэхээр байгаа юм а гэдэг хөзрийн дээр ингээд гарч байгаа юм. Тэгж байж одоо болон ирээдүйд таны хүсэл зориг, таны амьдрал илүү сайхан бас утга учиртай болох юм а гэдэг хөзөр энэ дээр гарч байгаа юм. Битгий өөрийгөө ямар нэг зүйл дээр битгий одоо тийм буруу бодлоо яалаа гэж битгий бод бүх юм чинь зөв зүгээр сайхан явж байгаа. Та харин өөрөөрөө ингэж хэлгээж бодоод ингээд байвал танд улмал тийм хэцүү бөгөөд балаа байдал болох болно заа юу. За одоо тэсүүл гэвэл ийм байгаа юм. Ажилдаа та дуртай юу? Яг хийж байгаа зүйлээс та суртай юу? Хэрвээ дургу эсвэл ер нь нэг жоо уйдсан гэж байгаа бол танд амьдрал жоо утга учир санагдаж байна гэсэн. Илүү өөрөх амьдралыг тийм утга учиртай гоё болгоё гэж дайруул илүү сайн заа юу. Битгий өөрийгөө тийм одоо хүчил тэрний оронд утга учиртай сайн төлөө илүү зүтдэг. Та нэг тийм таны угаасаа сүнс нэг тийм гүрийдэг төрлийнх бол биш. Харин одоо мэдээж шууд одоо үгүй ажлаас гарна гэсэн үг биш шүү. Харин тийшээ илүү сайн чиглэсэн үйлдэлүүдийг бас хийвэл бас илүү сайн биелэх юм гэж байгаа юм. Дээр нь угаасаа шийдтийн үзэр гарсан. Энэ 7 хоногт ер нь сайн манифест хийсэн зүйл чинь бол алстаа сайхан биелээ явчих байх шиг үгийг сайн санагцгаа юу. За одоо харин 3 дахь өдөр одоо хувийн хэмжээ хосын ярилцаа тийм яах нь одоо тэгээд харцгаая. За 5 саваа гэдэг хөзөр гарсан. Жохон төвөгтэй боловч энэ хөзрөөс сонгосон хүнтэй жохон юу харьцангуй гүргэр гэх юм уу бас сайн юм болгочих гээд бас нэг хүнтэй муудалцдгүй юм бол бас жохон байх гэдэг. Энэ 7 жоо тэхгүй байхаа. Энэ 7 та бас зарим нэг хүмүүстэй муудалцах, өөрийнхөө зөвөө батлах те. За тэр үнэхээр нэг тийм латекс ус жоохон таарах магадлалууд бол байгаа. Гэхдээ энэ нэг тийм буруу зүйл бол биш. Одоо энэ зүтгэхгүй энэ өсөөр сонгосон та өөрийгөө өөртөө жоохон хайргүй гэх юм байгаад байна. Өөрийгөө альва юмд нэг тийм өмгөөлж хамгаалдаггүй. За яахаа явах гэдэг тийм төвгээд байна. Харин бүр энэ 7 тэр тусмаа одоо юу их хэвээр өөрийгөө өмгөөлж хамгаалж өөрөө чинь миний тэр зүг байсан энэ чиний буруу гэдгийг бүр батлахгүй бол тэг жоохон тийм бас зарим дотны хүн чинь дээрлэх юм уу эсвэл бас өдөх магадлал юм бол байгаад байна. Бас нэг зүйл жоохон эготой баймаар байна. Тэгэхгүй энэ зүйл сонгосон хүн та жоохон эгогүй юм уу эсвэл өөрийгөө нэг тийм за би яах вэ энэ яах вэ гэдгийг байдаг төрлийн бол байгаад байна. Харин бүр тэр тусмаа жоохон эготой байж өөрийгөө өмгөөлж өөрийгөө жоохон үнэлж явах хэрэгтэй шүү. За юу.
Жижиг сажиг юм бол угаасаа болох нь ойлгомжтой. Тэгээ нөгөө талаас бас яг зарим хүмүүс өөрийнхөө үнэн төрхийг гаргуулах юм бол бас болох байх. Гэхдээ энэ дээр нэг хайхтар хямраад авах юм байхгүй. Угаасаа болох ёстой юм болдгороо болж байгаа учраас за гөлөг одоо бочлоо доо гэл явж ирсэн дээр. Тэгэхгүй бол таны амьдрал бас нэг тийм хоньны арьс нөмөрсөн чоннууд угаасаа байдгийн байна. Яг энэ талын давуу тал нь гэвэл тэр хүмүүс жоохон ил гарах учраас та яг энэ талын яг хүмүүстэй яах гэж модалцв те. Одоо тийм таны сайн сэтгэлээс модалцсан байж болно шүү дээ битгийгээд. Тэгсэн эсвэл зүгээр хэл лам хар хэл лам яадаг гэдгээс болчихсон гэж хатархсандаа бас одоо тэгээд нэгээд гоё хөшин шиг өгдөг шүү дээ. Дээр үе нэг аглуу арабд очиод нэг сарвчналгаа эзэж нөгөө даяа уурлаа. За чим өвгд эзэн толгой бити идээд гараа гээд нэгс атаарах үстэй гэдэг шиг байхгүй юу? Баячууд юм эзэн гээд. За тэрэн шиг нэгс нь танд жоохон атаардаг хүмүүс байгаа учраас одоо юу гэдгийг зүгээр тийм өөрөө дээрлүүлээд гэдэг суух нь бол тийм ялангуяа дотны хүмүүс чинь их тийм юм байгаа тань заа юу. Тэгээ хамгийн одоо сүүлд нь гэвэл амьдрал чинь гоё жоохон хосын харилцаа хувийн амьдрал тал дээр тогтворгүй байгаагаа та яг үндэ ойлгохгүй магадгүй байгаа дээ. Болж гинөө сайн яагаад ч зүгээр яхаа үчнээ болдог ч гэдэг. Гэтэл эргэн тойрны хүснээр жоохон паразитлаад байна заяа. Тийм учраас тэр тал дээр илүү сайн анхаарч өөрийгөө илүү сайн хайрлаж бол дээр байна. За одоо харин гаргалгааны наривчлалын үзрүүд маань юу гэж байна? Одоо харцгаая. За хувь төвлөнгийн өдөр. Ялчгүй нэг юм юу гэдэг вүлээ? Хүний нэг юм байдаг юм уу гэдэг юм. Хүний амьдрал жоохон бодсоос урт хугацаанд унтдаг боловч бурхан сэрд юм аа. Бурхан сэрээд яг хэний хаана яг оруулахаа байранд нь тавьд юм аа гэдгийг. Яг тийм үйл явдал жоохон болох гэдэг. Юу гэсэн үг вэ гэхээр одоо таны амьдрал бол та юу яана? Энэ хувь тавилангаас одоо таны нэг жоохон бас зарим зүйл чинь буруу байгаад байна. Болохгүй хүнд паразитлуулах ч юм уу тийм бас үйл явдал болох гэдэг. Битгий өөрийгөө буруутгах одоо нэгсэн тийм хүмүүсээс холдуулъя. Одоо баг бахад бидний ээж аваад тест хэрийг арилгана гэсэн амар үрж угаадаг үсч байгаа үйлдэл. Яг тэрэн шиг үйл явдлууд жоохон ерөөдөө энэ 7 хоног болон ойрын энэ сард жоохон болно шүү. Тийм учраас хэрвээ энэ 7 хоногт одоо яг болох ёстой зүйл болдгороо болж ин санамсруу зүйлүүд байхгүй гэж юм бат. Тэр нь ч уусаа дээ. Тэгэхгүй бол одоо эдгээр ямар нэг жижиг зэрэг соёл зүйлд та аюул тийм өндөр ач холбогдол өгöd байна. Одоо энэ зүгээр жишээ шүү. Та юу хэлж бодъё? Ялаа аллаа гэж бодъё. Шумуул аллаа. Гэтэл ялаа яагаад юу нэг гэдэг юм шумуул цус орхож болдгоо гэдэг ч юм уу. Хэрэгцээгүй тийм одоо таны амьдрал гайтай байсан зүйлийн талаар та хэрэгцээгүй бодох гэдэг юм байна. Битгий бод. Тэр тусмаа одоо бодохгүй тийм айтайхан бай. Одоо энийг бодож яах гэсэн аль тийм эерэг юм бодъё. Зүг зүйлээ сайхан төвлөргээд явах нь айгүй хүчин чухал байна. За юу. Тэгэд бас нэг зүйл гэвэл энэ 7 хоногт ястай нэг юм янз бүрийн тийм гой боломжууд гарч ирнэ. Тийм учраас одоо юу гэдгийг зүгээр болох ёстой зүйл сайхан болдгороо болж байна гээл одоо хаз дээрч тэр одоо бас жоохон сөрөг зүйлүүд дээрч тэр төлөвлөлөө өсөн дээр шүү. За юу. За ажил төрөл яадаг гэдэг юм тал дээр харин гэсэн 9 аяга ажлын одоо тийм сайн сайхан энэгэсэнд 9 аяга өөрөө хүсэл биелэх хөзөр. Тэгэхээр ажил төр яадаг гэдэг тал дээр бол илүү таны тийм хүслийг чинь сайхан биелүүлчихье. Хувь төлөвлөгөөс гэсэн бас одоо сайхан миний бороотой шагналаа аваа. Одоо чинь гоё байх цагч нь болсон. Одоо л нэг тийм сайхан амьдрах чигээ гэдэг чинь бол нэг оруулж ирж байгаа юм. 9 аяга бол давхар чи аяга учраас тийм мэдрэмжийн өдөр. Илүү тийм мэдрэмжэн дээр суурилсан хүсэл, мэдрэмжэн дээр суурилсан зүйлс чинь аюул сайхан биелээд гоё тийм сэтгэл ханамж өгөөд явах шүү. Тэр нь юу гэсэн үг гэхээр ажил дээрээ за яг хоо цалин нэмүүлэх юм уу яа гэдгээс орлого нэмэлтч бол байх. Гэхдээ илүү чухал зүйл гэвэл таны амьдрал сэтгэл хангалуун тайван тогтвортой яаж нэг талаасаа болох гэдэг. Тэр төлөө таныг оруулахын төлөө бас жоо үйлдэлүүд бол болон заяа. Гэхдээ ямар ч байсан завгүй бас сайн явах ч гэсэн эцсийн үрэндээ бол аюу сайхан зүйл бол болох юм байна. Болох тал дээрээс таач их сайн төвлөрөх ёстой шүү гэдэг үзэр энэ дэр ингээд гарч байгаа юм аа. За 3 дахь нь 9 сава. Хой бараа
найзаа нэг алдаага хэд давтах ёстой. Ялангуяа хүнийг таних хүнтэй одоо таньсан хүнээ дутуу дүгнэхтэй тэртлийн зүйлс чи ингээл яваад нь штэ. Ялангуяа таажсан алдаагаа олон давтаад байна, хүний буруу таниад байна. Одоо үйлдэлийг том зургаар нь харж чадахгүй зүгээр нэг өөр өнцгөөс нь харчаад одоо дүгнээд байна. Болохгүй заяа. Харин бүр тэр тусмаа яах ёстой, юу боллоо гэдгээ илүү харах ёстой нь зөндөө байгаад байна. Тэгэхгүй бол одоо нэгсэндээ хувь төлөвлөгөөс үуч энэ талаар жоохон сорж чинь бас тийм жоохон нойроо чинь сэргийх үйл явдал болно гэдгийг л хэлээд байгаа юм. За юу. Энэ 7 хоногийг аль болох ухаантай сайн өнгөрүүлж чадвал айгүй тажиуд өсөд гоё сайн биелжүүлэх үзрэнд гарч иж байгаа юм аа. За одоо юу яа? Ерөнхийдөө бол энэ 7 хоног нэлээ бас жоохон Азивсэн хүсэл бизнес сайн 7 хоног байх бод эн чинь хувь тавилангаараа таны одоо буруу зүйлсээс холдуу зөв зөв оруулах гэж хүсэж байна. Ажил карьер тал дээр бол бодсон одоо бодсон зүйлсээ сайхан биелнэ. Энэ чинь илүү их тийм хүсэл эрмэлзлийн одоо мэдрэмжтэй холбоотой учраас таны амьдрал аюу тийм тайван ажил төлөвлөлөөр тайван хөтөлбөр байх юм байна. Хувийн амьдрал тал дээр жоохон тийм мөргөлдөх тийм үйл явдал болох ч гэсэн энэ нь бол эцсийн хувь тавилангийн одоо хэр тэнийг байна хэр алдаагаа давтах вэ гэдэг чинь одоо харж байгаа сорил юм шүү гэж гарч иж байгаа юм аа. За энэ 7 хоногийн таны цэхүүсний юу зүйлс мэн одоо харцгаая. Итгэл өөрийн итгэл зүүн совин одоо өөрийн зүүн совин тэ мэдрэмжэндээ итгэл сурнаа. Уг нь таны зүүн совин яадаг гэдэг юм таныг их тийм зөөж хэрүүлдэг. Даанч та харин тэрийг юу яадаг юм бэ? Бас сайн сонсохгүй эсвэл төвлөрдөггүй юм байна. Битгий юу яа? Одоо битгий өөрийгөө ингэж эргэлзье. За зөвөр бухимч сайхан биелэн. Бас зүүн совин чинь ер нь сайхан таарч байгаа л аюусаа ойлгож ухаад битгий юм дээр ингэж яана ингэж битгий юм бод зүгээр сая бас өөрөө сайн энерги сайхан цэвэрлэл өөрөө тийм тайван байлга. За энэ 7 хоногийн харин таны одоо энерги ямар байх нь харцгаая. Сэлэмний хатан. Жохон төмөр хатагтай төмөр залуу гэдэг шиг л жохон тийм шийдэмгий юм хүмүүс жохон хийх ёстой. Бас жохон ууртай уцаартай. Гэхдээ нэг юмны үр дүнд гарах чи гэсэн хүн бол хүний нэртэй бол жохон байх. Мэдээж юу гэдгийг бас нэг тийм амар тайван сайхан бүх юм гэ болгочихгүй. Гэхдээ яг ийм энергитэй байж иж зарим нэг хүнтэй хэрүүл уулзлууцаар тийм юм болоход хэрэгтэй байна шүү гэдэг хөзөр энэ дээр гарч иж байгаамаа. За ингээд одоо 2 дахь хөзөр маань дууслаа. Хөзөр дэлгэцэн таалсан лайкаар шеэр subscribe өндөр шиг маш баярлалаа. Амун одоо хөдөөний утган дээр их хийж оролцох төвлөрд өндөрлөж чиглэж тэрсэн сайхан манифестигээ залбирлуулж ирүүлэх болно. Тэгэхээр та бүхэн хамгийн их үсгээрэй. Мөн та бүхэн таар үзмэр байгаа бол Facebook, Instagram-аас холбогдоорой. Амун байнг эсрэг хэцүү байгаа бол та бүхэнд энерги зөвлөлийг одоо Oracle авсыг сануулж байна. Ердөө 10 сарын тэгээд 10 сарын тосгол тусгаад гэхээр аюул сайн тавьшаа хардсан байна шүү. Тэгээ хамгийн сүүлд нь юу вэ? Амьдаа өөрийгөө хайрл, ялангуяа өөрийгөө өмгөөр. Тэгээд юу хүсэж чинь тэрийг сайхан бод. За юу. За одоо ингээд та бүхэн сайн сайн үсгээрэй. Одоо ингээд 3 дахь хөзөр рүүгээ орцгоё. За 3 дахь хөзөр маань дөрвөн сава. За болж байна. Яста наадмын 7 хоног зориулсан хөзөр байна. За хөзөр дээр ингээд айгуу сайхан гэр бүлийн тийм одоо парти гоё болж штэ. Юу гэсэн үхээр энэ 7 хоног бол их сайхан одоо юм хүмүүс сайхан бүтсэн тий бас айгуу тийм гоё баяр наадам болсон тийм нэгсэн энэ бол хормын хөзөр. За тэгэнгүүт шууд хормилт гэж бас байхгүй бас тэгж амар сэрүүн зүйлгээд байгаа юм байхгүй. Ерөнхийдөө бол энэ 7 хоног их тийм гоё баяр тэмдэглэсэн, найз нөхдөд уулзсан, амьдралын сайхан мэдэрсэн тий бас амьдрал ерөнхий замаараа бол их тийм гоё тогтвортой байсан сайн сайхныг илэрхийлсэн тийм одоо хөзөр бол энэ гарч иж байгаа юм аа. Нэг талаас айхтар тийм харамсах эсвэл яах их зүйл байхгүй. Нөгөө талаас бас жоохон бие хаагаа бодохгүй бол энэ төр сонсон хүн жоохон 7 хоног жоохон шоудчих магадлал байд юм аа. Нэлээдэн жилийн өмнө найзаараа л үзүүлсэн. Ингээ найзаараа үзэж өгөөгээд тэгээ заа гэсэн чинь өөх нь нэг зэрэг гарч ирсэн. 7 хоног дараалал дуучвал яана гэсэн тэгэл ууцсан л да аим. Тэгэхээр ерөн жоохон бас бодолтой байхгүй бол наадам дуусан штэ тэрний бие бас юу яа штэ үлдэн штэ хөө.
тэгэл маргааш явах шиг усаад байвал бас болохгүй ч гэдэг шиг жоохон тий бодлоготой болгоомжтой байсан дээр юм шүү гэдэг үзэл гарч байгаа. Хоёрдугаар ерөнхийдөө бас найс нөхөд ажилчид юм уу яадаг гэдэг одоо хамаатан ч гэдэг юм уу тэдэнтэйгээ их тийм гоё цагийг сайхан өнгөрөөсөн тусламж зөвлөгөө авсан ажилтнууд юм уу те тэгээд бас одоо зарим хүмүүстэйгээ илүү сайхан тийм заарсан дотноссон заадны хайрцаг краш марш цагаар бүр сайхан дотноссон хүнтэй харилцах тал дээр нэлээд тийм азтай 7 хоног байна. Тийм учраас яг хөө зарим нэг хүмүүст хандаж хэлэхэд краш мараштайгаа бол дотносоод үзэхэд их буруудахгүй шүү. За бараг л тийм яг тэгьяа л гэж хэлчих байх нэг. Тэгэд хамгийн амар нэг юм хүсэж штэ. Мөнгөгүй хэсээр 7 хоног жагаас хотоо явдаг. Яг тэрэн шиг байх магадлал бол байгаа шүү. Одоо юу гэдгийг өөрөө ингээд л нэг тийм хүн танд туслая те эсвэл одоо ямар нэг байдлаар туслая гэх юм гарч ирэх байх тэр чинь ууж итгэж тусч магадгүй байх. Ер нь жоохон юу байгаарэ. Бодолтой ууж бодолтой хүмүүс сайн яагаар. Ер нь бол тийм жоохон энэ талаар илүү тийм туслая барь гоё бай гэсэн хүмүүс их болох гарч ирэх юм байна. За одоо харин ажил кредит тал дээр энэ дээр юм хийх юм болоо доо гэдэг шиг. Гэхдээ энэ ингээд байна. За миний бороо суучих. Би жоох суучих, жоох тайвширчих заяа. Ярих юм байна. За сайхан сонсчих. Юу ярих гээд байна гэхээр алийн болгон бас нэг тийм бүтэхгүй зарим одоо тийм зарим зүйлсийг бүтэхгүй гэдгийг те мэдсээр бижиж тийм гүрийгээд байгаа юм бэ. Одоо юу гэдгийг өөртөө байгаа хамгийн тийм дажгүй үр дүнтэй гэсэн зүйлсийг нь сонгооч. Бас тэгээ бүтэхгүй зүйлсийн төлөө бүтээгч амар их тийм зовж хямраад байна штэ. Ажил төрлөө зарим болдог ч юм уу эсвэл зарим нь одоо зарах гэдэг зардахгүй зүгээр түрээслэх ч юм уу те хаваагаад хостел одоо хажуугаар нь бол түрээслэх ч юм уу яадаг юм. За тэгээд эсвэл бол ажил төрөлч нэгээд бүтэхгүй одоо зүгээр гараад өөр юм хайдаг ч юм эсвэл наадмаар сайхан амардаг ч юм уу те. Нэг юм өөртөө нэг юм хоёрын хооронд токсик хүнтэй суудсан юм шиг тийм гүрийж амьдрмааргүй байна. Тэгэхгүй бол чи амар гүрийгээд байна. Зааж гүрийлээ гэхэд ядсныг юм одоо яг байж болох ус тийм шалтгаантай байж гүриймэр байна. Тэгэхгүй бол юм бурхан багш ирээд амьдрч чи сайхан болно гэдэгт тийм одоо гүрийсэн одоо сонин шалтгаан надад хэлээд байгаас ялгаагүй байгаа. За юу. Битгий өөрийгөө тийм сонин юм дээр хуураад зүгээр амьдрч нь дайжгүй болж бүтэж байгаа. Чи өөрөө ингэж хуураад байх тусам олон амьдралаа чи заавал зовхож хайшээ. Тэгтээ аюу тийм төвөгтэй. Тийм учраас зарим нэг юм хэрэгцээгүй зүйлсүүд бол ер нь болчихоо. Тэгээд бас нэг зүйл гэвэл юу яах байх шүү. Энэ л ажил төрөл тал дээр нүдийч нээх үйл явдал болно. Зарим нь өсвөл чиний чи бас бүрэн бүтэнжил ажиллах ч юм уу эсвэл бас яг өссөн хэмжээтэй хөндлөхгүй байгаа ч юм уу те. За тэгээд яг өөр дээр хэр амьдрал дээр үнэн явж байна, хэр худлаа явж байна гэдэг чинь харагдана. Тэгэхэд үйл явдал болно. Гэтэ 8 аяг бол том зургаар харахад бол сайн үзэр. Яагаад гэвэл хүмүүс өөрийн найдвар яадаг гэдэг юм да итгээд тэгээ юу ичдэг. Одоо хэрэгцээгүй зүйл амар их тийм гүрийдэг. Энд гүрэлтээс нь бол боловсруулж өгөх хөдөлгөөн. Тийм учраас нэг талаас нь сайн үзэр, гэхдээ нөгөө талаас нь бол мэдээж тариалах хэцүү байдагтай адилхан бас жоохон буултан чанга унах юм эсвэл эм арах юм бол болно. Гэхдээ зүгээр ганц зүйл эм орлоо гэж 6 өдөр сайхан наадам мууж сайхан уухгүй юу? Яа, стил мох үү гэдэг шиг л. Гэхдээ хамгийн нэг давуу тал байгаа бас муу биш. Чи ихэр өөртөө хайртай бай. Чи ихэр өөрийгөө үнэлдэг бай. За, зүгээр нэг юм ерөнхийдөө сайхан амьдрах гэсэн би сонсохгүй шүү. Тэр өөртөө сайн бай гэдгийг зүгээр хэлчих. Тэгж байж чи өөртөө ингэж болох юм, тэгж болох юм, ингэж л дажин гэж чи ойлгоно. Нэгсэндээ ухаарлын 7 хоног бол ажил төлөвлөлтөөр жоохон болох байх заа юу. Одоо би ч ухаарлын үед явж байгаа нэг тийм бас би ч бас нэг хайхуулдаг юм байхгүй сонсоо болдог. За, одоо харин хосын харилцаа хувь амьдрал яах нь болж шít. Эсвэл гоё шít. 3 саваа. Одоо хувийн амьдрал хосын амьдрал чинь бол ерөн зөв замаараа явж байна. Холдохчлаа хүнээсээ холдсон ч ойртохсон хүнээ ойртсон ч тий. Эсвэл бол ингээ зарим тийм хүмүүстэй зөв хүмүүстэйгээ цагийг сайхан өнгөрөөх эсвэл буруу хүнээс өөрийгөө холдох тийм одоо гэдгийг нэг тийм үү 2-7 хоног юм та ер нь хувийн амьдрал дээр ингэж амьдрий гэж бодсон бол
За тэр чинь зөв замаараа явж байгаа юм байна. Тэр замыг одоо юм аюул сайн явж байна. Мэдээж одоо юу гэдгийг энэ 7 нэг дараалал сайхан үр дүнгээ сайхан өгөөд энерги сайхан цэвэрлэгдээд одоо буруу хүмүүсээс сайхан холдсны сайхан үр дүнгууд юм гарч ирээд бас зөв хүмүүстэйгээ уулзч учрах те эсвэл хүмүүстэйгээ тийм одоо учир зүгөө олох уучлаа уудсан зүг эсвэл одоо нүүр тулгсан зүг тийм сайхан үйл явдлууд болох юм байна гэдэг хэлцэл энэ ингээд гарч байгаа юм аа. За хоёрдугаар гэвэл зайв хөдөлсөн энэ 7 хоног та за яалч шоуууд нь л та мэдээж. Гэхдээ зүгээр шоудахгүй чинь наадан болохоор нэг хамаатан садан айлээж наадан мад гээд явах байлгүй. Тэгэхээр яалтчгүй бол нэг юм хөдөлгөөнтэй явах нь дээ тэгээд зүгээр шүү дээ. Гоё шүү дээ. Би л одоо энэ 7 хоногт өөлөг уулзнаар бас баярал явуулах бас сууж хүлээгээс уучлаа. Та ч гэсэн бас тэгээд бас хайртай хүмүүсээс уулзах байх, хөдөлгөөнтэй явах байх. Гэтэ юу вэ? Хүний амьдралын нэг сайхан зүйл шүү дээ. Удаан уулзаагүй хүнтэйгээ уулзах сайхан, хүн хүлээх сайхан, хүн догтлох сайхан тийм үстэй. Тийм учраас энэ 7 хоногийг аль болох өөрийгөө тийм хайрлах сар болгоул айгүй сайн шүү. Битгий өөрөө ямар нэг зүйлээр буруудах бүх юм сайхан зөв зүйл сайхан явж байгаа. Давхар битгий өөрийгөө бас одоо энэ хүнтэй уулзахгүй байхгүй гэдэг юм байхгүй. Харин бүр сайхан уулзах хүнтэй сайхан уулзаа, догтлох хүнтэй сайхан догтлоод бас ингээ хэлэх одоо захих байх юм одоо сайхан хэлж сургаалаа сайхан айлтаад тэгээ явбал бүр хамгийн одоо сайн юмаа гэдэг хөзөр энэ нэгээр харж байгаа шүү дээ. За тэгэд нэг юм байна. Яагаад гэвэл амьдрал чинь өөрөө хайр дээр тогтдог юм. Таны амьдрал одоо л тийм сайхан хайр гой зүйл үүсэж чинь заяа. За одоо ингээд гаргалгааны навшиг зүйл өгөө орцгоё. За сэлэмний хүлэг баатар гарсан. Ер нь энэ 7 хоногт зарим зүйлсээ ялангуяа баяр тэмдэглэж явахдаа зарим зүйлсээ бол шийдмээр байна. Амьдрал чинь таныг яг үнэ шалгаж байна. Хоёрын хооронд миний өгш, миний бороо нэг байх хэрэггүй. Харин яавал өөртөө илүү тийм гоё байж болох вэ? Яавал илүү сайн зүйлс ингэ болж бүтээд ажгүй байх вэ? Тэр тал дээрээ их сайн төвлөрч явмаар байна. Хит нэг юм хоёрын хооронд ерөнхий байх нь өө чин дэми юм аа гэдэг хөдөлгөөнд хэлж байгаа юм. За тэгээд ялангуяа тийм зүйлсийн төлөө өөрийгөө сайнсхан болохын төлөө өөрийгөө бас гоё байхын төлөө одоо улам бүр хичээх ёстой юм шүү тий. Битгий нэг юм өөрийнхөө байгаарай гэдгийг одоо хөзөр хэлж байгаа юм. Тэгээ хамгийн чухал зүйл гэвэл сэлэмний хүлэг баатар юу? Хурдтай. Хийх хүсэж байгаа зүйл, хайрлах хүсэж байгаа зүйл, уулзах хүсэж байгаа хүн тий зүйл ч гэдэг юм уу? Бүгд нэг гэлц нэг тийм хоёрын хооронд яарад яана гэдэг юм бол байхгүй. Зүгээр л гоё байвал гоё бай, муухай үйлдэлээ явъя гэдэг нь байцаа. Битгий нэг юм хоёрын хүнд хорогдорой. За, хоёр дахь хөзөр. Морин хэрэгтэй. Ингэж заавал нэг миний өгч нэг жоохон нэг тийм зодуулж, нүдүүлж ишлээ тийм юм ойлгох гэдэг юм жоохон гарч ирээд байна. Битгий өөрийгөө одоо юу гэдгийг ийм байна, тийм байна гэж битгий бодоно гэсэн доо энэ орчин ань ажилдаа энэ буруу амбиц гэдгээс холдож илүү зөв зүйл рүүгээ орж байж өөрөөр чинь илүү сайн руу орно. Тэгэхгүй бол миний өгшин яг одоогийн нөхцөл дээр бол нэг өөрөөр чинь тийм сайн зүйл болгоод ажгүй яагаад гэсэн юм байхгүй байгаад байна. Яг байгаа юм шиг санагдаж байгаа боловч тэр байгаа зүйл рүү явуулахын төлөө одоо үдгийн чамаа жоох юм тийм шахах эсвэл юм болоод байна. Одоо юу гэдгийг юу яа л та. Шүдний имлэг явах зам нэг тийм сайн бол биш. Угаасаа муухай. Тийм болохоор одоо бүх юмыг бас зүгээр юм, дайжгүй юм, бас айтайхан байж болох юмаа гэд харвал маш сайн гэдэг хөзрөнд гарч байгаа юм. Битгий өөрөө ямар нэгэн буруудах харин ч энэ одоо юу гэдгийг зүйл чинь бол аль хамгийн тийм сайн зүйлс, хамгийн тийм дайжгүй зүйлс энэ амьдрал дээр чинь ингээд болох гэж байгаа юм а гэдгийг сайн ойлго гэж гарч ирж байгаа юм. За юу. За 3 дахь хөзөр. Заосны бол юу яана? Ер нь амьдралын сайнсхыг мэдэрнэ. Нэг тийм жижиг юм дээр аюул сайхан ингээд яах вэ, их үү, ихгүй гэд жижиг юм дээр их тийм амьдралын сайнхыг мэдэр.
Ер нь амьдралтай ямар сайхан байна, гоё зүйл юу болж байна те. Ингээд амьдрал дээрээ бас илүү сайн сайхан зүйл одоо юу болж гэдгийг сайн мэдэж, бодож, одоо төлөвлөж явбал аюу сайн байна. Тэгэхгүй бол энэ өдрөө сонгосон хүн та аюу тийм хурдан хямардаг, хурдан их тийм том зүйл дээр боддог, дандаа жоохон тийм сөрөг юм харах гэдэг. Үгүй одоо амьдралын тийм дандаа тийм сайн ихтэй бас жижиг зүсгсэн бод энэ хорхон ямар амттай тий би бас ямар сайхан гойлог секси одоо бас энэ хүн ямар сайхан битэй гэдэг ч юм уу тийм зүйлээс сайн бодож харж явбал өөр чинь маш сайн юм а гэдэг хөтсөр энэ дээр ингээд гарч байгаа юм а. Нөгөө талаас амьдралын том зургаараа ер нь гоё ингэж аялал гоё ингэж хийвэл гоё гэр бүлэрээ ийм байвал аюу сайхан юм а гэдэг юм а бодож төлөвлөл нэрвшөөстэй бүх юм сайхан биелэн заяа. За тэгээд одоо ерөнхийдөө ингээд харахад бол юм байна. 4 сава энэ 7 хоног төчтэй жоохон наадмын уур амьсгалтай ер нь наадмын хөдрөд бол одоо юм бол болно. Энэ дээрээ ер нь аль хэдийн хурдан урагш төрийг гаргаж явбал бүр азартай болно. 8 ер нь ажил төрлөл дээр жоохон тийм таагүй мэдээ гаргач гисэн. Энэ нь өөрөө чинь бол их зүү зөмрөнд оруулах сайхан зүйлүүд байх бөгөөд хувийн амьдрал тал дээр бол аюул сайн цогцолгоо явж байгаа. Энэ дээрээ бүр сайхан тийм гоё эерэг байж өгвөл бүр сайн юм аа. За одоо харин сахиусан тэнгэрийн юу зөвлөж байна? Одоо харцгаая. За сонголтууд. Ер нь та амьдрал дээр зөндөө их тийм сонголт таны амьдралд байдаг юм байна. Та өөрөө нэг тийм сонголтгүй юм аа гэж тийм яваад байна. Үгүй харин бүр тэр тусмаа одоо таны амьдралд тийм зөндөө их тийм сонголт юм зөндөө байна. Тааж та тэрэн дээр ингээд анхаарахгүй эсвэл төвлөрөхгүй явуулахаар юм үр дүн алга. Амьдрал дээр ингэж болох юм байна. За бас тэгж болох юм байна гэхэд бүгдийн сайн бодцоо. Бүх юм сайхан гоё зүйл орж ирнэ. За одоо харин энэ л таны энерги ямар байх вэ? Одоо харцгаая. Шүтдээ. Хүсэл сайхан биелнэ. Сайн үзэл болно. Битгий өөрийгөө бас буруутгаа. Бүх юм сайн сайхан байна. За одоо таны энерги угаасаа тийм залуу хүний тэгээд тийм шидийн үедээ байгаа учраас зүүн сувь нэгт өндөр байна. Бас аюу тийм дажгүй сайн сайхан үйл явдлууд бол нэлээд гоё болчих байх. Битгий өөрөө ямар нэг зүйл одоо нэг манайх нэг юм хэцүү юм байдаг юм аа. Ойлгох хүүхдийн хошног урд өдрөө өмснаа гэдэг юм сони юмар хүмүүсийг айлгаад байдаг юм. Яг тийм юм болох одоо жоохон болох гэдэг. За битгий өөрийгөө тийм тайван байлга. Плей тайм гэдэг төсөн юу яа гэсэн юу те. Битгий өөрийгөө тийм хэцүү байлгаа. Бүх юм сайн савж байгаа шүү заяа. За ингээд 3 дахь өдөр манд ууслаа. Хөдөр дэлгэцэн таалагдсан модалтаараа ширээ өсгөөд маш баяр болно. Муу одоо гүргийн нөхцөл дээр юу хийх юм бол хэлцүүлэх юм гэдэг хэмжээнд хөвчөлөө тэр чинь сайхан манифестигээ зөвлөлтөд ирүүлэх болоо. Тэгээ та бүхэнд хамгийн сайхан өсвөрөөрэй. Мөн та бүхэн байнгын стресстэй хэцүү бол та бүхэнд энерги зөвлөлөг оргил авсыг санал болгож байна. Ердөө 10 сарын төсөлгээд 10 сарын тасгалыг одоо гараад ирэхээр давсаас гараад аюу сайхан боловч заа. Тэгээд мөн ийм анхааралхад одоо таарах зүйлмөр байгаа бол та бүхэн Facebook нөө чатаас холбогдсон, Instagram-аас холбогдорой. Тэгээд хамгийн сүүлд нь юм хэлье. Амьдрал зөв зөвнөр тогтдог. Тэрээс ойлгоорой.